Жил бүрийн 9-р сарын сүүлчээр нийслэлчүүд өвлийн эцшнийхээ бэлтгэлийг хийж эхэлдэг. Нийслэлчүүдийн хамгийн их төвлөрдөг цэг болох эмээлтдэх мал худалдаалах цэг дээр төлгөнх нь 60 мянган төгрөгөөс 120 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. 2014 онд төлгөнх нь 100 мянган төгрөгөөс эхэлдэг байсан бол энэ жил хонь болон ямааны үн 30-аас 40% буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ жилийн хувьд гандуу 100 болж өнгөрсөн. Наадмын өмнөхөн мал туранхай байна гэсэн шалтгаанаар зарагдахгүй байна гэж байсан бол наадмын дараанаас орсон бороо өвс ногоо гургуулж энэ хугацаанд мал тараг хүчээ авсан байна. Гэсэн хэдий ч энэ жил амьд малын борлуулалт өмнөх жилүүдээс харьцангуй буурсан байгааг малчид хэлж байна. Буухаар барахгүй гэсэн чирээс урд жилдээ би ч ирж байгаа. Энэ жил ирж байгаа. Ер нь надад буржин хон сайн биз дээрсэн. Төлөг ямар шүү анштай байсан бэ? Төлөгч нөтөнгийн хавьд 100 байсан. Энэ жил 100 муу байхгүй. 60 мал гэж шүү дээ. Энэ жил ер нь хамгийн доод ханшин ямар багш вэ? Доод ханшин дээр айгүй 55 маваар тэр бөнддөг шүү дээ. Энэ жил хараа авалт болох юм уу? Юунаас болж байгаа шүү гол шалтгаан нь? Тэгээ энэ хамралын нөлөө байгаа билгүй. Усуудын яриач гэсэн. Зуншлаг бас жоохон таарахгүй болсон. Тараг төгөр муу авсан гэж шалтгаан бас байна. Тий, бас энэ зарим сум таймгуудны ихэнх зуншлаг таарахгүй гэж шүү дээ. Зуншлаг муутай газрынх нь бол их таарахгүй гэж байна. Малын хувьд бол нэг тийм дутагч ирсэн. Тий, байхгүй. Үний хувьд бол нэгнийхээс бүр бага. Үн мод ханшиг удаа. Харин насбыг гүйцсэн эр хоньны хувьд мөн адил 40-оос 50 мянган төгрөгөөр буурч 140-оос 190 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна. Бог малын хувьд наснасаа шалтгаалаад үнийн зөрүүтэй байгаа юм. За үхэрд гэхэд наснасаа шалтгаалж 700-аас сая 500 мянган төгрөгийн ханштай байна. Адууны хувьд мөн адил 650-аас 700 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Өнгөрсөн жилийн энэ үед малчид 10 гаруй малаа 7 хоногт худалдаалдаг байсан бол энэ жил 7 хоногт ердөө 4-өөс 5 мал худалдаалж байгаа тухайга хэлж байсан юм а. Замартаач малчид намрын үлрэлд мал сайн тарга авсан болохоор нийслэлчүүд өвлийн ичээ бэлдэж эхлэхэд борлуулалт сайжирна гэж найдаж байгаа тухайга хэлж байлаа. Мэдээллийг цандад даваа бэлтгэлээ. Жил бүрийн 9-р сарын сүүлчээр нийслэлчүүд өвлийн эцшнийхээ бэлтгэлийг хийж эхэлдэг. Нийслэлчүүдийн хамгийн их төвлөрдөг цэг болох эмээлтдэх мал худалдаалах цэг дээр төлгөнх нь 60 мянган төгрөгөөс 120 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. 2014 онд төлгөнх нь 100 мянган төгрөгөөс эхэлдэг байсан бол энэ жил хонь болон ямарсан чирээс урд жилдээ би ч ирж байгаа. Энэ жил ирж байгаа. Ер нь надад буржин хон сайн биз дээрсэн. Төлөг ямар шүү анштай байсан бэ? Төлөгч нөтөнгийн хавьд 100 байсан. Энэ жил 100 муу байхгүй. 60 мал гэж шүү дээ. Энэ жил ер нь хамгийн доод ханшин ямар багш вэ? Доод ханшин дээр айгүй малын хувьд бол нэг тийм дутагч ирсэн. Тий, байхгүй. Үний хувьд бол нэгнийхээс бүр бага. Үн мод ханшиг удаа. Харин насбыг гүйцсэн эр хоньны хувьд мөн адил 40-оос 50 мянган төгрөгөөр буурч 140-оос 190 орчим мянган төгрөгөөр зарагдаж байна. Бог малын хувьд наснасаа шалтгаалаад үнийн зөрүүтэй байгаа юм. За үхэрд гэхэд наснасаа шалтгаалж 700-аас сая 500 55 маваар тэр бөнддөг шүү дээ. Энэ жил хараа авалт болох юм уу? Юунаас болж байгаа шүү гол шалтгаан нь? Тэгээ энэ хамралын нөлөө байгаа билгүй. Усуудын яриач гэсэн. Зуншлаг бас жоохон таарахгүй болсон. Тараг төгөр муу авсан гэж шалтгаан бас байна. Тий, бас энэ зарим сум таймгуудны ихэнх зуншлаг таарахгүй гэж шүү дээ. Зуншлаг муутай газрынх нь бол их таарахгүй. Маны үн 30-аас 40% буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ жилийн хувьд гандуу 100 болж өнгөрсөн. Наадмын өмнөхөн мал туранхай байна гэсэн шалтгаанаар зарагдахгүй байна гэж байсан бол наадмын дараанаас орсон бороо өвс ногоо гургуулж энэ хугацаанд мал тараг хүчээ авсан байна. Гэсэн хэдий ч энэ жил амьд малын борлуулалт өмнөх жилүүдээс харьцангуй буурсан байгааг малчид хэлж байна. Буухаар барахгүй